Унших болгонд нүдэнд минь нулимс сурах шиг болдог харь нэгэн хүний 1929 онд бичсэн нэгэн номных нь 2-3 өгүүлбэрийг уншигч танаа толиулмаар санагдлаа. Швед гаралтай Америк худалдаачин нийгмийн зүтгэлтэн Франц Ларсен манай оронд аль 100-ны тэртет орж ирж Монгол орон манайхны аран шинг нэвтрхий тол шиг мэддэг болсон тэрээр ингэж бичсэн байх юм аа. Би нэгэн өдөр сайхан морь унаж Монголын тал нутгаар давхиж явхдаа аргал түүж яваа ядарсан эмгэнтэй тааралдаж дотроо тэрнийг ихэд өрөвцсөөр дөхөж очлоо. Эмгэн намайг харангуутаа нуруугаан тэгшлэн хатан луга сүрлэг эхэмсэг харцаар над руу харж "За харь нутгийн хүү хаанаас хаа хүрч явна да? Аль нутгийн хүү вэ? Аян замдаа сайн явж ирвүү" гэж мэдчиллээ. Зорьсон газар төрсөн нутгаа хэлж амар мэндийг асуухад Монгол нутагт төрөх аз чамд дутсан ч амьд яваа насанда энэ нутгийн хөрс шороон дээр хөлөөн тавих завшааныг бурхан чамд заяачээ гэж эх орноороо бахархан хэлж байсан үгийг би мартдаггүй юм аа. Гэж тэр түүхэн хүн бичсэн байх юм. Бодоод үзтээ. Араг үрээд аргал түүж яваа тэр эмгэнд байсан шиг тийм экстет шиг эрхэмсэг төрх эх орноороо бахархах сэтгэл төрийн жолоо атгаж яваа өнөөгийн эрхтэн дархтан бидэнд байна уу? Сонсдог ном Эм бүхэд байршлаа.